Аа. За Ууган тавтаа морил contemplation showд манай зочноор оролцож байгаа хүн байна. За Ууганбаат бит хоёр одоо исламын шашны талаар илэн далангуу ярилцмаар байгаамаа. Тэгээд Ууганбаат юу яаж исламын шашин руу орсон тэр түүхээ сонирхолооч. Тий. Тэр бол би бол хүүхд байхдаа тийм үү өсвөр наснда Англи ирээд тий. Соёлын шок гэж байдаг шүү дээ. Culture shock. Тийм шокнд ор тий. Тий. Одоо гэх мэтлэн тэгээд ер нь бол дэлхийн ертөнцтэй танилцсан. Тий. Тэр үед ч гэсэн одоо миний тархинд асуудлууд маш их явдаг байсан. Тий. Одоо жишээлбэл философийн асуудлууд тий. Одоо амьдралын утга учир бид нар одоо хаанаас ирсэн хаашаа явж байгаа нь тий. Одоо амьдралын утга учир тий. Тий. Ер нь яачлан энэ зүйлийг их боддог байсан л та. Тий. Одоо хүүхд байхасаа л одоо нөө гэр бүл хамаатан садангаас хин нэг нь нас барахад тий. Ингээд хаажд юм бол тий. Ингээд дуусах юм болов. Ингээд их мэтлэн иймэрхүү асуултуудыг асууж авсаар байгаа л тий энэ бол харалт доосон гэж хэлж болно. Хиттэй байсан гээ. Одоо Англид очиход Монголд 8 дугаар төгсөөд чинь баг 15 16 гэсэн үг үү те. За 15. Тэр авчихсан. Тэгээ би яг энд бүр хүүхд байхасаа байгааг болохоор бас миний монгол хэл бас сайн байгааг бас сайн байгаа тийм. Тий. Яг монгол хэл бүтэн ч биш те. Ер нь бол сайн сураад ирсэн гэж хэлж болно те. Ерөнхий боловч 15 16 чинь бас гайгүй шүү. Ер нь бол монгол сэтгэлгээ чинь бас байгаад суудсан байсан тий. Суудсан байгаа. Яг ч бас англич болоогүй. Зөв. Би ч бас харин нэг 17 отод Канадад ирээд. Тэг яг нэг монгол сэтгэхүй байгаад байгаа байхгүй юу? Тий. Тэгээ өөрөө бол ислам одоо тийм яг философийн асуултуудаар эхэлж юм л та. За. Яг амьдралын утга учир гэж юу юм эдэргээд. Тэгээ ислам тэр асуултанд чинь яаж хариулсан бэ? Яг яаж орж ирсэн бэ? Тий. Исламын шашныг одоо бидний хэлдгээр те тэнгэрлэг үзэл те одоо теизм те тэнгэризм те тэр ч одоо нөгөө барууны хэлгээр бол теизм гэж байдаг шүү дээ. Монотеизм, политеизм атеизм гэж ялгадаг шиг. Тийм ялгадаг шиг. Философийн ангилал тийм үү? Тийм. Тэгэхэд одоо би шашнуудыг ер нь хооронд нь харьцуулаа те ялгаж салгаа те ер нь судалж эхэлсэн л те ер нь бол хаанаас гаралтай өгшөлтэй гэдгийг ер нь бол ерөнхийд нь судалсан. Тэгээд ер нь бол дэлхийд дээр байгаа шашнууд бол одоо миний түрүүхэн одоо нөгөө хэлсэн шиг монотеизм буюу одоо бүтээгч тэнгэр те бурхан шүтэх сүсэглэх одоо үзэл гэж нэг шашны төрлүүд байна. Одоо Авраамын шашнууд те. Тийм. Нэг бурхны нэг шашны. Нэг бурхны эсвэл тэнгэрийг шүтэх эсвэл дахиах юм уу те. Хоёр дахь төрөл болохоор политеизм буюу олон бурхад шүтэнтэй шашнууд те. Тийм. Гэж ангилж байгаа юм тийм үү? Тэгээд дараа нь панфеизм гэж байдаг баг шүү те. Бүх юм нэгдмэл байдаг те. Гэдэг үзэл. Тэгээд атеизм гэж байгаа тийм үү? Одоо ямар ч тийм юу тэнгэрлэг зүйл байхгүй те. Тийм оршихуй байхгүй гэж үздэг тийм нэг ангилал бас байгаа. Тэгээд эдний ингээд судлаад үзэл явж хахад жудийн шашин буюу исламын шашин хоёр л монотеизм одоо оршин байгааг би олж харсан.
Тэгээ ялангуяа Авраамийн шашнуудыг хааж үзэхэд бол бүгдээрээ одоо нэг угшил гаргалтыг гэдгийг ер нь бол эзэмтэж хэлдэг бид нар ч гэсэн анзаарсан. Тийм. Тэгээ одоо ислам болон жудийн шашнаас бусад нь одоо бидний хэлдэг политизм шашнууд нь те хүн юм уу хүн дүрстэй тийм баримл те одоо англиар objects гэж ярьдэн шүү дээ те. Одоо шүтдэг шашнууд байгаа байхгүй юу? Монгол ялгаагүй шүү дээ те. Буддийн шашин байна. Одоо гандан эдэрт очивол те нөгөө буддийн дэлхийд даяар дэлхийд даяар харж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ Монгол нэг хөлбөр нь байдаг. Төвдийн буддизм гэдэг бидний мэддэг. Ислам болон жудийн шашин л ертөнцийн бүтээгчийг шүтлэх, сүсгэлэх тийм үзэл санаа байдаг. Ислам гэдэг нь одоо нөгөө захирагдах, буух гэсэн араб үгнээс гаралтай. Тэ? Одоо өөрөөр хэлбэл одоо бүтээгчд захирагдах гэх юм уу? Одоо бүтээгчийн өдөртөмжийг дагах гэж орчуулдаг юм. Тэ. Тийм одоо муслим гэдэг нь одоо исламыг одоо баримталдаг хүнийг хэлдэг учраас одоо нөгөө ислам гэдэг нь болохоор миний өмнө хэлсэн шиг нөгөө буулгах, захирагдах, ертөнцийн эзэн захирагдах гэсэн тийм утгатай үг. Тэ орчуулбал. Тэгээ энийг олж хараад ер нь бол надад одоо миний одоо сэтгэлийг дүүр гэсэн юм уу те. Тэ. Өөрөө яг яаж олж мэдсэн бэ ислам гэдгийг? Куран эхэлж уншсан уу? Эсвэл бол хүмүүс хэлж өгсөн үү? Яг ингээ анхны тэр харилцаа юу байсан бэ? Яг исламтай харилцаа. Би одоо муслимчуудтай ажилладаг байсан. За. Тэгэхэд бид нар чинь яг өдөр тутам яриа хөрөө те өдөр тутмын амьдралаа ярина. Тэгээд бас сонин хачин тэгээд энэ бол ярина шүү дээ. Ярих юм бол бүгдийг л ярина шүү дээ те. Тэгэж ярьж байгаа л одоо надад хэлсэн байдаг тэр хүн хинч одоо исламын одоо сүүлийн ертөнцийн эзний сүүлийн элч болох Мухаммедийн нэрийг сонсоод түүнд итгэхгүй нас барвал дараагийн амьдралд аврал байхгүй гэж надад хэлсэн байхгүй. Надад тэр бол амар хүнд туссан тий. Тэр бол би хүн дээр туссан. Би тэгээд асуусан л да. Тэгвэл одоо нөгөө соёл иргэншлээс хоолт юм уу? Одоо хөдөө байгальд амьдардаг одоо нутгийн уугууд иргэд гэх юм уу те. Тэр хүмүүс хизээж исламын тухай сонсоогүй байж болно тийм үү? Тийм шүү дээ. Тийм. Би тэр хүмүүс яах юм бэ гэж асуусан байхгүй. Тэгсэн чинь исламын шашны үзлээр бол угаасаа ертөнцийн бүтээгч бүхнийг бүтээсэн учраас тэдний одоо юу бодож байгаа, юу зөвхөнд нь юу байгаа бүгдийг мэддэг учраас шударгаар шүүнэ. Тэ өглийнхэн дараа. Тэр бол тэгж хариулсан. Тэр миний тэ бас гоё хариулттай шударгаар шүүнэ гэдэг чинь. Тэгээ ер нь бол шудраг зарчимтай исламын шашин бол шудраг үнийн шудраг занг маш дээгүүр үнэлдэг. Үнэт зүйлээ гэж үздэг. Дараачийнхаар нь ёс суртахуун тий гэх мэтлэн одоо үнэт зүйлүүдээ маш дээгүүр авч үздэг. Уул нь одоо яг исламын шашнаа дагуул яг тийм болох баггүй хувь хүн тий. Тэгээ сахилга батыг бас их үздэг тий. Яг тийм. Ислам дээр одоо англиар дисциплин гэж сахилга батыг маш дээгүүр тавьдаг. Тий. Одоо тий. Исламын одоо шашныг амьдралдаа хэрэгжүүлснээр ер нь сахилга батыг сурдаг гэх юм уу? Одоо бид нар одоо амьдралдаа хэрэгжүүлснээр одоо сахилга баттай болж хувирдаг гэж хэлэх юм уу? Тий. Одоо жишээлбэл Рамадан сараар 1 сар үсэх чинь бас хэцүү шүү дээ. Энэ бүхэн чинь тэгээд
одоо бидний итгэл үнэмшил бидрийг сахилах баттай байлгахыг одоо нөгөө уриалж гэдэг юм уу одоо нөгөө бидрийг одоо нөгөө сахилах баттай байлгахыг шаарддаг гэх юм уу эсвэл дараа нь бид нар сахилах баттай байснараа энэ амьдралдаа энэ амьдрал болон дараагийн амьдралдаа шагнагдана гэдэг итгэл үнэмшилтэй учраас бид нар тэрэндээ сахилах баттай байх ямар ч асуудалгүй тий. Яг бол бид нар энэ итгэл исламын шашны дагдаг хүмүүсийн итгэл үнэмшлээс нь гардаг учраас. Гэж хэлээ. Ислам ч одоо 5 одоо гол санаанууд байгаа шүү дээ. 5 одоо англиар 5 pillars of Islam гэд ярьдаг. Монголоор ч одоо юу гэж pillars гэж одоо юу гэж орчуулах юм бэ? Баг нь хэм үү? Баг нь 5 багантай. За өөрөөр хэлснээр Рамадан сар байгаа тий. Рамадан сар тэгээд 5 удаа 5 удаа мөргөл үлдэх. Тийм. Хандив өгөх. Би одоо зака гэд санхүүгийн хэдэн хувийг хандиваар өгнө. Тэгээд pilgrimage хийн гэж байгаа. Pilgrimage чи одоо монголоор юу гэж орчуулах вэ? Бадарчлах гэх юм уу? Тийм баг тий. Ойрхон баг тий. Тий. Тэгээд тавтах нь сүүлийнх нь одоо цорын ганц Мухаммед гэдэг элчийг хамгийн бурхны сүүлчийн элч гэдэг итгэлцэл байх ёстой гэж байгаамаа тий. Хоёлаа тэгээд одоо тэр 5 багнаар нэг үрчлэн ярил гэж бодож ин л доо. Одоо Рамадан сар хийх ямар ач холбогдолтой юм бэ? Өөр чи хэлснээр бол яг сахилах бат суун. Тэгээ сахилах бат суусныхаа дараа тэр ревордыг авна гэж байна тий. Одоо энэ Рамадан сар ямар байсан бэ өөрт чинь? Яг одоо итгэл үнэмшилгүй хүмүүст бол маш хэцүү санагдах байх тийм үү? Тэд маш хүн дээр хүлээж авах болов уу? Одоо 12 цаг хоол идэхгүй хин яаж тэсэх юм бэ те? Одоо гэх мэтлэн ингээл олон зүйлүүд байгаа л да. Тэгэхээр бидний хувьд бол энэ амьдрал бол шалгуур тийм үү? Амьдрал бүтээгч бидэнд захирамж өдөрмж өгсөн те. Одоо үүнийг дагаж амьдрал одоо энэ одоо уучлаарай би яг үгээ хайгаад зүгээр шүү дээ зүгээр. Харин би бас исламыг монгол хэлээр ярих гэхээр бас яг толгой нүг олдохгүй бас ч хэцүү. Дандаа англиар уншсаар байгаа. Өөр. Харин тий. Монголоор одоо исламын одоо шашны тухай унших их сурвалж одоохондоо маш хомс. Тийм одоо саяхан л Коран орчуулагдлаа. Хамгийн анх тий гомсронгоо орчуулсан хамгийн ихнийх нь дараачих нь болохоор дөнгөж сайхан бас маш олон хуваараа хувилдаад харагдсан байна лээ. Тий. Өөрөө бол Ууганбаат айгуу тийм одоо Facebook чатаар исламын одоо тийм хадис эдрийг айгуу орчуулсан бичдэг тэрийг харсан. Тэгээ айгуу орчуулгын юмнууд өөрөө бас христийн талаар одоо ислам христ хоёрын ялгаа юу гэж харсан бэ? Одоо христийг зүгээр сонгож болохгүй гэж одоо христчин ч бас ялгаагүй нэг л бурхныг шүтэж байгаа шүү дээ. Тэгэл христийг бурхан гэж бодоод тэр ислам христ хоёрын ялгаа юу юм бол одоо адилхан л Абрахамаас одоо гаралтай урсгалууд шүү дээ тий. Тий. Ер нь бол исламын шашинд Иесусыг Мухаммед саллаллаху алейхи вассалам элчээс өмнө ирсэн элч гэж үздэг тий. Гэхдээ одоо исламын шашинд бүтээгч эзэн бурхан хүн төр бүх үндэстэнд өөрсдийн хэлээр өөр цаг үед өөр байршилд илж явуулсан гэдэг. Тэдний нэгэнтэй адил Иесус буюу бид одоо
араб хэлээр Иса гэж Тэгээ Иса Иса. бен Мариам буюу Маригийн хүү Иесус тэг бас одоо Израилийн ард түмэнд буюу еврейчүүдэд явуулсан хэлж гэж үздэг. Тэгдэг хэлж. Гэхдээ бас Еврейчүүд бидэнтэй аваагүй шүү дээ. Христийг. тий тэд нар бол хүлэн зөвшөөрөөгүй аваагүй тий. Яг цөөхөн дагалдагч нартай байсан. Тэгээ ихэнх нь бол хүлэн зөвшөөрөөгүй Иесусыг. Тэгээд гэхдээ Исламын шашинд Иесусыг хүндлэн хайрлан гэхдээ шүтгэхгүй. Тэг яагад гэвэл Иесусыг шүтээсэн итгэгч байгаа учраас тийм. Одоо би өмнө хэлсэн шүү дээ одоо Исламын шашин болон жудийн шашин л зөвхөн ертөнцийн эзнийг шүтэх тийм үзэл байгаа. Харин христийн шашинд одоо хувьс нь болохоор Иесусыг шүтээ явцсан. Тийм. Тэрэн дээр алдсан гэдгээр бид нэр хэлдэг. Тийм. Дээрээс нь одоогийн бидний мэдэх Байбл гэдэг номыг одоо олон хүний гараар нэмж хасагцаар байгаад үндсэн утгаа алдсан гэж үздэг. Одоо маш олон хувьд байгаа. Тэ аль нь ч их хүний мэдэхгүй тийм үү. Тэгээ одоо христийн шашны эрдэмтэд төслөө өөрсдөө хүлээн зөвшөөрдөг тийм үү. Энэ Байбл гэдэг номонд 40 гаруй хүний бичсэн тийм хэлээ гэж үздэг. Тэ. Гэхэд Исламын шашинд бол бидэрт Элч Мухаммед саллаллаху алейхи ва саллям биднэрт бүтээгчээс сүлжийн удирдамж буюу номоо явуулсан гэж үздэг. Энэ ном нь араб хэлээр Кара гэдэг уншлаг Кара гэдэг уншлаг гэдэг үгнээс гаралтай Құран юм тий. Тэгээ энэ нь болохоор бид Ислам шашинд Құран судрыг Каламуллах буюу ертөнцийн эзний хэлсэн үгнүүд гэж хэлдэг. Тийм. Шууд одоо хүртэл анх яаж буусан тэр хувьдраараа өнөөдөр бидэнд тэр хэвээрээ ямар ч өөрчлөлтгүй хадгалагдаж байгаа гэдэг бидэрт баримт байгаа. Тий, яг их сурвалжаар байгаа шүү дээ. Яг бидний үг. Тий. Тэгээд Кораны чан яг их сурвалжаар нь ойлгож уншия гэвэл яг араб хэлээр нь унших хэрэгтэй гэдэгтэй. Ер нь бол эхлээд бол мэдээж хүн болгон араб хэл сурах албагүй. Гэхдээ Хураныг ойлгох нь хамгийн чухал тийм. Ямар хэлээр унших нь ойлгох чухал тийм. Ямар хэлээр яг унших нь хамаагүй. Гэхдээ яг их хэлээр нь уншиж ойлгуул маш одоо их сурвалжид маш ойрхон юм. Тийм үү? Тэрэн дээр маш давуу талтай. Тэгэл бурхантай ойрхон л одоо мэдэрдэг баг. Тийм. Яг араб хэлсэн үг нь яг л бурхан гэж чамтай ингэ ярьж байгаа юм шиг яг л тийм л мэдрэмж өгдөг баг. Гэж хүмүүс хэлдэм байлээ. Би яг бас яг тэр мэдрэмжинд арай очоог байгаа. Англиар л уншдаг учраас. Тэгээд одоо өөрөө яг би бол бас исламыг сонгосон. Тэгээд Монгол тийм identity гэж бас байгаа штэ. Одоо Монгол хүн гэдэг ойлголт байгаа. Одоо исламын шашныг одоо тэр Монгол identity-тэй яаж одоо өөрөө авч явж байгаа вэ? Яаж ингэ хослуулна байж байгаа вэ? Одоо Монгол айгу одоо муслим одоо исламын шашин давмгаалаагүй орон учраас айгу тэр талаараа айгу хомс айгу хэцүү байдаг. Ингээм босоод муслимуудтай найз нөхөрлөд ч юм уу те. Эсвэл бол Монгол орн өөрөө исламыг яг хүлээж аваагүй. Одоо манай орн ч одоо жоохон тийм secular atheist байгаа. Тийм нөхцөлд одоо яаж байгаа вэ?
Монгол Тий. тий. Одоо чиний хэлдэг шиг нөгөө Монгол identity гэлээ тийм үү? Тий. Одоо исламын түүх болон Монголын түүхийг харахад Мгм. түүхэнд бол монголчууд исламын шашныг хүлээн зөвшөөрсөн маш олон тохиолдлууд болон исламыг бүр төрийн шашнаа болгосон тохиолдлууд ч бий. Тий. Одоо жишээ нь гэвэл их Монгол улсаас хойш Алтан ордны улс дараа нь Ил хаант улс тэгээд Цагаатай хаант улсынхан тий исламын шашиг сонгосон явж тийм үү эцэлтэй. Тий. Дээрэс нь Young Warners ч гэсэн хувьдаа удмаа ч гэсэн исламын шашныг хүлээн зөвшөөрсөн хаад ной олон бий. Одоо жишээ нь маш том нэртэй зөвлөлтнүүдээс гэвэл одоо Бэрх хаан байна тийм үү? Бэрх хаан. Тэгээ дээрэс нь одоо Судрын чуулганыг бичүүлсэн Ил хаант улсын хаад тийм үү? Тий. Тэгээ цагаатайн удмынхан төмрийн улсынхан тий. Тэгээ Яон улсаас Ананд гэх мэт. Тийм маш олон зүйлүүд. Энэ бол биднэрт бол тийм одоо харийн зүйл биш, мэдгүй зүйл биш. Яагаад гэвэл талд нүүдэлчд бол тий эртээр үеэс зэр зэвсгээс, мэдлэгээс юус хоцордгүй байсан байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нэр одоо нөө баруун талаасаа маш их соёлууд их орж идэг байсан. Баруун тал руугаа маш их нүүдэлцгээдэг байсан. Тэр бидний мэдэх одоо уугуд төрийн үед тийм үү одоо тэнгэр гэдэг хэллэг одоо бид одоогийн Монгол нутагт орж ирсэн гэж үздэг юм байлаа. Одоо тэнгэр гэдэг төрөг гаралтай үгнээс салбаад үгнээс гарах гаралтай. Дээрээс нь одоо бид нар түрүүчийн 2 дугаарийн өмнө ярьсан шиг те монетизм одоогийн Монгол нутагт байсан эртний амьдардаг байсан хүмүүс одоо монетизмыг бас мэддэг, ойлгодог, бас дагдаг байсан байгаа маш олон одоо түүхийн баримтууд бий. Одоо жишээлбэл бидний мэдэх одоо их Монгол улсаас өмнөх байсан Хэрээд 8 аймагуд болохоор Христийн Несторын шашинтай байсан тийм үү? Несторын урсгал тий. Тэгээ Несторын урсгал бол юу бол Тринити буюу Бурхны гурвалд итгэдэг. Тэд нэр болохоор нөгөө Иесусыг одоо бас арай өөрөөр харж үздэг тийм үү? Арай хүн талдаа гэж харж үздэг болохоор монетизм буюу одоо нөгөө нэг бүтээгчд үзэлтэй бас маш зөв исламтай арай өөр юм байна. Ойролцоо тийм. Урсгал байгаа хгүй юу тий. Гэх мэтлэн одоо жишээлбэл бас Монголын нуус төвчөө төр бидний мэдэх тийм үү? Чингис хааны маань хэлсэн үг байдаг штэ. Хормос тэнгэр гэдэг үгнүүд их орсон байдаг. Хэрхийг тэнгэр мэддэг гэх мэтлэн үгнүүд орж ирсэн байдаг тийм үү? Тэгээ энэ үгнүүд нь хаанаас гаралтай болж болох вэ гэж үзэхээр одоо эрдэмтдийн үзэж байгаагаар болохоор одоогийн Монгол нутаг дээр байсан хүмүүс монахизм шашныг одоо жишээ ялангуяа уйгур төрийн үед монахизм шашныг төрийн шашнаа болгож авсан байт юм байна. Монахизм нь болохоор одоо олон шашнуудын холимог тийм үү? Тийм. Тэгээ тэн дээр нь болохоор бас Христ, Жидийн шашин, тэгээ Авраамийн ислам тий Авраамийн шашнууд ингээд олон шашнууд холилдсон тийм үзэл санаанууд ингээд холилдсон байснаас одоо нөгөө тэдний тэр холилдсон үзэл бодлуудын нэг нь бол Зороастр шашны Ахура Маста буюу одоо одоогийн Монгол нутагт орж ирэхдээ Хормос тэнгэр болж хувирч оржсэн байгаа байхгүй юу? Тэр Зороастр шашны монетизм Зороастр шашны тэр Ахура Маста нь болохоор бас монетизмтэй маш төстэй. Яг л тэрийг Ахура Мастаг бас бүтээгч гэж үзэж байгаа байхгүй. Олон тэнгэрүүдийн нийцгээс бүтээгч тэнгэр гэж бас үздэг юм байлээ. Гэх мэтлэн одоо мөнх тэнгэр те гэх мэтлэн энэ үгнүүд маань одоо монетизм буюу
бүтээгч эзнийг одоо хүлээн зөвшөөрөх, шүтэх тийм үзэлтэй маш ойрхон үзлүүд байгаа байхгүй юу? Тийм Ер нь болохоор монголчуудад бол ойлгоход амархан исламын шашин тий. Монголчууд чи ер нь бүтээгчэд итгээд байгаа. Ууг нь бол тий. ер нь бүтээгчэд итгээд байгаа. Цорын ганц одоо ялгаа нь юу вэ гэхээр бид нар ч одоо Мухаммед одоо peace be upon him жоо харийн байгаа л та. Мань хүн ч одоо араб хүн Монголтой одоо ер бид хэд одоо Бурхны илч гэхэд тэр одоо хэсгийг л хүлээж авахд жоохон сааталтай санагдаад идэв. Яа тэгэхээр айгуу тийм ойр биш учраас. Гэхдээ яг нэг тийм бүтээгч гэдэгт нь одоо итгээд байгаа байхгүй. Одоо яг нэг тийм step 1-ийн одоо эхний үйлдэлийг хийчээд болцсон. Тэгээ хоёр дахьын арай бас болоог байгаа. Одоо Мухаммед peace be upon him ямар хүн байсан бэ? Одоо сүүлчийн одоо илчгээд байгаа шүү дээ. Ер нь яагаад сүүлчийн илч гэж тодорхойлов? Яг тэгвэл энэ бол Құран дээр байдаг бүлгээс ишлэлтэй хаатмул наби буюу сүүлчийн илч гэдэг үг тий. Би өмнө хэлсэнчлэнтэй бүтээгч дэлхийн ертөнцийн бүхний бүтээж ирсэн маань тий. Хүн төрлөختөнд өөрсдийг нь хэлээр өөр цаг үедээр өөр газар хэлж илгээж ирсэн. Тийм үү? Түүнтэй адилхан одоо бүтээгч эзэн маань сүлжийн элчээ араб хүн болгожээ. Тэрнээс үүнээс үүдтэй. Авраамийн шашнуудыг үзвэл босод элчтүүд их хвчлэн еврей хүмүүс байх жишээтэй. Тэгэхэд сүүлийн элч араб гэхэд бас том цочролт болсон л баг л та тухайн үед юм араб элч болоо явчихваа гэж еврейчүүд одоо маш дургуутсал болсон шүү дээ тий. Тэгээд итгэхгүй байх жишээ байсан. Одоо исламын шашинд бол одоо жудийн шашин, ислам, христийн шашин гуруула Авраамд итгэдэг тийм үү? Авраамыг бурхны одоо дагдаг байсан тийм бурханд итгэдэг байсан. Гэх мэтлэн одоо түүхүүдийг бидэн гуруула энэ хүнийг хүндэлж хайрладаг тийм үү? Авраам гэдэг хүн маань хоёр хүүхэдтэй байсан. Нэг нь Исмаил, нэг нь Ишак. Ишак гэдэг хүүхдийн нүүр удмаас одоогийн бидний мэдэх нь еврей үндэстэн үсчээ гэж үздэг. Дэлхийн эрдэмтэд, жудийн эрдэмтэд өөрсдөө тийм үү? Үүнтэй ялгаагүй Исмаилийн үр удмаас одоогийн нөгөө арабын Курайш овг үр удам наа гэж үздэг. Тийм болохоор бас л ялгаагүй одоо Авраамийн үр удмаас гаралтай илч. Тийм. Тэр болохоор тийм. Сүүлчээ одоо өөрчөө хэлснээр Аллах бурхан олон илч явуулсан гэж байгаа штэ. Тэгэхээр зарим хүмүүс одоо би бас ингэ боддог байхгүй. Монголд ингээд Евразид тийм бурхны илчүүд байсан болоо гэж. Гэхдээ бид нар мэдэхгүй байх чи тий одоо удаа ч юм уу тий скол бол хиттийн күнз мэдгүй одоо би күнзийг бас ер нь бас тийм илчийн төвшин бас ярьж болох байх гэж би бас боддیں۔ Чингис хаан мэдгүй бас тийм Монголд ч одоо бас нэлээд л үр нөлөө үзүүлсэн хүн шүү дээ тий. Бас тийм илчийн төвшөнд ярих одоо болох ч юм уу болохгүй ч юм уу гэж би бас хувьдаа бас боддیں۔ Удаа бас тий. Тэг чиний хэлдгээр одоо том соёл иргэншлүүд байна шүү дээ тий. Христийн соёл иргэншил одоо күнзийн бүхэл күнзийн дагуу соёл иргэншил тий. Гэх мэтлэн исламын соёл иргэншил. Энэ том соёл иргэншлүүд одоо амьдралын бүхэл одоо way of life буюу одоо амьдралын амьдрах ухааныг
бүх зүйлийг заасан одоо философи гэх юм уу, амьдрах ухаан гэх юм уу те гэж хэлж болно. Үүнтэй ялгаагүй ислам бас одоо нэг амьдрах зам тийм үү? Одоо исламын зарчмаар амьдрах одоо тийм философор амьдрах зам гэж бас ойлгож болно тий. Тий, одоо лайфстайл шүү дээ тий. Way of living. Тий. Тэгээ би ингээ хараад хахад аюу тийм зөв way of living. Одоо яг Монголын нийгэмд өстэй яг л дутж байгаа хэм маяг гэж би хувьдаа харж байгаа байхгүй. Одоо Монгол одоо чи мэдэн штэ. Манай нийгэм ямар хэлээ те. Одоо гэр бүл салд их байна. Донтолт, архины асуудал. Тэр хэд одоо ингээ байхгүй болчих юм шиг надад санагдах байхгүй. Одоо амьдралын хэм маягаар л өөрчилчих юм бол манай Монгол орон даяараа те. Тэгвэл одоо архины асуудал донтолт одоо казино тоглоом мэдэр ингээд байхгүй болох жишээ. Одоо Арабын одоо исламын орнууд ч одоо тийм асуудал байхгүй шүү дээ тий. Байхгүй. Яг уу мэдээч хүмүүс одоо нүүлийн одоо англиар sin гэж байгаа. Гэхдээ тэрийгэ нүгэл гэдгээ ойлгох нь айгүй чухал гэж би бас бодож байгаа байхгүй. Би ингээд теста муу юм хийчлээ те. Би одоо дахиж хийхгүй гэж Алла бурхандаа одоо ингээ амлаж штэ. Би одоо дахиж хийхгүй одоо өшөөгөөрөө гэдэг тэр зам нь айгүй монголчуудад хэрэгтэй санагдаад байгаа байхгүй. Бид нар ингээ нүгэл хийчээд за яад би дахиад архиуч штэ. Тэ? Нэг тийм намайг өшөөгөөрөө гэсэн тийм юм байхгүй. Яад би архиуч нь казино тоглолчин гэрээ өөр хүүхэнтэй явуулчихна гэ. Нэг тоохгүй тийм тоохгүй юутэй тий. Тэрэн дээр бол исламын философи байдаг л. Адамын хүүхдүүд бүгдээрээ нүгэлтнүүд тийм үү? Тэгтээ тэднээс шилдэгүүд нь болохоор нүглөө ухамсарлсан тийм үү? Буруугаа ухамсарлсан, ойлгосон. Одоо нүглээ намжснууд нь гэж байгаа байхгүй юу? Одоо тэрийг дахиж үйлдэхгүй байхыг хичээх нь вэ шүү дээ, тий? Энэ философи дутагдаад байна гэж хэлж байна л да. Тий. Тэгээ төгс хүмүүл гэж байхгүй тий. Хүн болгон чадах ятгаараа чармааж байна тий. Өөрөө бол одоо би нэг сонирхолтой асуулт асууя л да. Исламыг сонгохдоо хэдэн настай байсан бэ? Яг ингээ шахаад байгаа хийхэд. 2009 он гэдэг бол санаж байгаа байхгүй. Тэгтээ яг 2009 он за. Тэгтээ яг хэдэн сарын хэдэн гэдэг бол санахгүй. За тэгвэл исламыг сонгосон Ууганбаат, исламаас өмнө байсан Ууганбаат хоёрын ялгаа юу вэ? Одоо исламын шашныг ойлгодог болсноос хойш бол дараагийн амьдралд анхаарлаа төлөвлөхөд их хүрсэн тийм үү. Одоо энэ амьдрал бол зууртай тийм үү. Бид дээр нэг өдөр үхэн тийм үү. Нэг өдөр шүүгэн гэж үздэг. Тэгээ энэ үзэл маань энэ тухайд бид ерөөсөө өмнө боддгоо байсан тийм үү. Тийм өстой юу ч авахгүй штэ. Тэгэл өхүүлтэй хэлээц гэж бод. Тийм. Тэгээ исламын талаар илүү их мэдэж авснаар эд баялаг алдар нэр хөөцөлдөх нь тийм үү. Хөөцөлдөх зүйл биш гэдгийг нь ойлгосон. Тийм, ер нь чухал шүү. Тэгээ бас зүгээр л тав тухтай зөв амьдрахыг хүсдэг болсон. Гэж хэлэхэд болно. Тэгээ одоо бүтээгч эзнийхээ таалал нийлэхийн тулд одоо нүглийг цээрлэж тий буйнаа хурааж зөв хүн байж өхийл гэж бодож байна тий. Тэр амьдрал өөрт чинь бас хэрэгтэй байгаа байхгүй тий. Хүн яг тийм муу юм биш байгаа байхгүй. Яг л хүмүүст яг л хэрэгтэй юм ил яриад байгаа шүү дээ. Ялгаагүй өөртөө ч хэрэгтэй, бусдад ч хэрэгтэй, гэр бүлдээ ч хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй ингээд зүйлдээ ингээд коллектив болж байгаа байхгүй тий. Коллектив. Тэгээ исламын одоо ингээ хүмүүстэй ярихаар биш дээ.
өөрөө бас мэдэрсэн л ах. Яг ингээд айгүй тийм оптимистик мэдрэмж надад өгдөг байхгүй. Амар тийм одоо ингээд айгүй тийм гоё энергитэй. Энергийн түвшин гэх юм уу та. Яг ингээд ислам муслим хүнтэй ингээд яриад айгүй тийм оптимистик ингээд ирээдүйлүүгээ ингээд маш гэгээлгээр харсан нэг тэр энерги нь ингээ айгаа гоё тусдаг. Өстө амьдрал гоё шүү гэл яг нэг тийм иш хүчтэй байгаа байхгүй юу. Тэгэл өөр ингээд хүмүүстэй ярихаар бас жоон тийм пессимистик байхаар нь бас өөрт бас нөлөөлдөг. Тэр одоо сөрөг энерги нь шууд нөлөөлөх байх чи тээ. Тэр айгаа яг тийм миний нөгөө өмнө анх эхэнд хэлсэн шиг те исламын шашныг олсноороо миний сэтгэл дүүрсэн тийм үү. Сэтгэл дүүрсэн хүний мэдрэмж ямар байх вэ? Тэр хүний сэтгэл санаа ямар байх вэ? Тийм үү? Одоо тэр өдөр та өдөр болгон сайхан байна гэсэн үг шүү дээ. Би биш үг шүү дээ. Тийм үү? Яг тэгвэл яа тэртээ тэргүй одоо үнэнтэй нөөрлсөн нэг л өдөр өөхөх нь. Тийм үү? Тэр тийм одоо тийм болохоор одоо зөвүүл байж одоо чад хатгаараа зөвүүл байж амьдрыг гэсэн тэр үжил маань угаасаа зөвүүл байх юм бол бүх юм санаа зовоолтгүй те бурхан бүхнийг бурхан эзэн бол те ар-рахман ар-рахим хамгийн өгөөмөр хамгийн инэрэнгүү тийм үү. Тэгээ дээрэс нь одоо жишээлбэл Куран сүтэр дээр байдаг нэг ишлэл байдیں۔ Инна Аллаха ла якфиру юшрика бихи ва якфиру ман тани таликани ман ша ман юшрик биллахи фақат фала далалан баяда. Буюу энийг ингээд орчуулах одоо цөөхнөд цомлоод орчуулах юм бол одоо бурхан бүтээгч эзэн өөртөө хань зохиож шүтгэхээс бусдын бүх нүглийг өшөөнө тий. Харин өөрөөсөө өөрт нь хань зохиож өөр нэгэн хүн юм уу өөр нэгэн одоо түүний бүтээлтэй хүн юм уу хин нэг ямар нэгэн юм баримл чулуу одоо object гэж ярьдаг шүү дээ англиар. Тийм юм шүтгэхээс бусдын бүгдийг өшөөнө гэж байгаа байхгүй. Тийм болохоор ямар ч тийм сэтгэл амар тийм амар амгалан peace гэдэг юм одоо сэтгэлийн амар амгалан гэдэг чинь одоо мэдэрдэг хүмүүс чинь ямар сэтгэхүйтэй байх вэ тийм үү? Одоо хамгийн тод жишээ гэвэл одоо Израиль Палестины дайн гэдэг палестинчууд бас үнэхээр үзэлцэж штэ тий Израильчуудтай Америкуудын дэмжлэгтэй тэр пуужингаар харуулж ийн одоо Палестин бор ингээд байхгүй болчихлоо штэ. Тэгэхэд л тэр хүмүүсийн итгэл үнэмшил байсаар л байгаа байхгүй тий хүчтэй. Тэгэхэд бид нар одоо Палестин хүнийг зүгээр ингээд асуулт асуух та өгөхэд одоо тэгээ гайгүй юу тий та айхгүй нөхөд бол зүгээр тэгэл дараачийн амьдралдаа би Аллах бурхандаа очино, деваажинд очино. Энэ амьдрал зүгээр л temporary. Гэхэд ямар ч тийм санаа зовнил байхгүй байхгүй. Тийм депресс ч байхгүй. Тэгэл яг хөө эндэртэйгээ израильчуудтайгаа үзэлцээл дуусъя л гэдэг майндсеттэй багч шээ. Тэгэхээр нэг тийм юу гэж юм л да. Итгэл үнэмшил гэдэг чинь бас ямар хүчтэй гэдгийг харуулдаг байгаа байхгүй тий. Тийм итгэл найдвар гэсэн үг шүү дээ. Хүний амьдрал одоо тий мотор гэсэн үг шүү дээ тий. Мотор нь. Тэр бас айгүй хүчтэй байгаа. Өөрөө чинь бас хэлснээр юу амьдрал шалгуур гэж хэлж байгаа юм тий. Одоо амьдрал мэдээж амьдрал амархан биш. Айгүй хэцүү. Тэгээд бас амьдрал гэж явж л байна тий. Тэр ойлголт бас ингээ ойлгоход бас айгүй итгэл найдвараас өгж байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу. За нэгэнд амьдрал хэцүү юм чи одоо тэгэл хичээгээл дуусъя гэдэг тэр ойлголтыг өгж байгаа юм шиг тий. Тий. Амьдрал бол зовлонгоор дүүрэн тий. Тэнч зовлонгоос цогтож чадахгүй тий. Тэгтээ элчнэр бол бурхны өдөртөмжийн дагуу бид яаж амьдрахыг харуулсан жишээ нь тийм үү? Жишээ байх ёстой, хүн байх ёстой тийм үү? Тэгвэл бид нар яаж амьдрахаа мэдэхгүй шүү дээ угаасаа. Одоо биднэрт одоо жишээлбэл бид нар шинэ зурагч юм уу шинэ технологи авч худалдаж авахад бид нар энийг ашиглах яаж заавартайгаа гэдэгтэй адилхан бас амьдрал яаж амьдрах тухай бас заавар байдаг. Энэ заавар бол бид нар бол нөгөө
элчнэр биднэрт гэж заадаг гэж хэлдэг. Тий одоо тий. Тэгээд одоо жишээлбэл одоо бурхан биднэрт одоо бурхны таалал нийцэж амьдрахын тулд те хүсэл тачаа, сул таал одоо энэ бүхнээ одоо нөгөө давж чадна гэдгийг харуулсан үлгэр жишээ. Үлгэр жишээ. Тий. Сэтгэл одоо тий сэтгэл таашаал гэдэг бас одоо хүн төрөлхтөнд хамгийн хэцүү шалгуур гэж би хардаг байхгүй юу? Одоо архиух гэдэг ч юм уу те одоо тэр чинь нэг таашаал яваад нь штэ. Их хоод идэх одоо хар тамхи татах скол бол өөр хүүхэнтэй хамт явуулдаг ч юм уу те. Тэр ингээд айгүй том таашаалууд ингээд яваад байна л да. Тэрийг л давна гэдэг бас амаргүй зүйл. Амаргүй. Тий. Амаргүй. Тэгээ бид нэр бас элчнэрийг дах бас нэг маш том давуу дагаж амьдрахад одоо бидэрт өгөх маш том давуу тал нь гэвэл одоо бидэрт яаж бурхан талархах тийм үү? Бүгдлээ зөвхөн зүүн түүн чиглүүлэх, зөв амьдрах тийм. Энэ бүгдийг одоо зааж өгч ийн гэж штэ тий гэж үзэж байна тий. Тэгээ исламыг сонгосноор бас цаад өөр амьдралчин ингээд гэрээлэг болоо явчт юм шиг санагддаг байхгүй юу? Одоо төсвөр төвчээр идэргээл тий. Одоо би нэг дали юм асууя. За болбоогүй. За би яг өөрийн чинь ингээд харснаар одоогоор бол жужицугаар хичээлж байгаа тий. Жужицугаар хичээлж байгаа бас холимог тулаанаар бас хичээлтэй. За martial arts. Зүгээр бэлтгэл хийдэг. Тэрнээс биш тамирчин биш. Сонирхол гэсэн үг үү тий. Одоо тийм холимог тулаанаар одоо хичээлэх одоо ямар үр дагавартай байдаг вэ? Одоо жишээ одоо ялангуяа эрэгтэйчүүдэд тий. Тий, ялангуяа эрэгтэйчүүдэд яг наад тий маш олон зүйл өгнө л дөө. Тулааны урлаг бол. Тий. Одоо энгийн нэг статистикээр амьдрал дээр жишээ хэлэхэд бол одоо энэс ч үлээ сонсч байсан те одоо шилдэг топ компаниудын CEO-нор нь маш олон хувь нь те 80 ч үлээ. Тэгээ олон хувь нь ямар нэгэн тулаан юм уу одоо цэгийн бэлтгэл явдаг байсан уу хийдэг. Ямар нэгэн тулааны урлагаар хичээлдэг тийм хүмүүс. Тийштэй одоо Зукерберг ч жужицугаар хичээлдэг гэсэн шүү дээ. Тий. Марк Зукерберг. Тий. Дээрээс нь тийм маш олон зүйл өгнө л дөө. Одоо эрүүл мэнд те дасгал хөдөлгөөн, инженеэр те хамгийн цаашаа нэг гүнзгийгээр ярих юм бол одоо хүний эго буюу бардам зан одоо нэг дарж өгдөг юм одоо хэмжээнд нь байлгаж өгдөг юм уу те. Яг тэгвэл хин нэг нь чамаас илүү хин нэг нь чадвартай байгаа шүү гэдгийг одоо хүлээж өгдөг юм. Тий. Тэр айгуу чухал. Тий. Эго гэж ярьдэн штэ. Бид нар эгогоо дарах гэж ярьдэн штэ. Энэ дээр бас жужицу хүмүүсэл холимог тулаан яг жужицугийн хувьд бол тийм миний хувьд бол холимог тулаанаар тэмцээнд орж байгааг болохоор санагдахгүй. Холимог тулаанаар одоо тийшээ тэр зөв рүүгээ явах шалтгаан яг юу гэсэн бэ? Жужицугаар хичээлэх орно. Ер нь бол би best of the best дуртай тийм үү. Тий. Анх бол би Бразилийн жужицуг анх сонирхож эхлэхдээ бол юм тулааны урлагуудыг анх UFC хамгийн анхны UFC-ний одоо тулаануудыг үзээд за энэ Бразилийн жужицу бол бүгдийг нь ялж ийн да. За энэ сайн арт урлаг юм байна да гэж боддог байжгаад эхэлсэн тийм үү. Тэгээ яваандаа үгүй юм байна тий. Холимог тулаан бүх хэрэгтэй байна. Ягаад гэвэл бүгдийг нь мэдэх хэрэгтэй байна тий. Зөвхөн боож өчөх байрлах биш тийм үү. Бас өшгөлж цохох өвдөглөх гэдгийг бас хамгаалж сурах хэрэгтэй тийм үү. Гэдгийг ойлгосон. Одоо л өөрөө яг
боксинг дээр ажиллаж байгаа гэсэн үг үү те. Одоо харилцаж мэдж байгаа юм чам. Одоо John Оо, Striking дээр илүү ажиллаж байгаа. би кикбоксинг хичээл 2017 оноос хойш кикбоксингаар хичээлж байгаа. Оо за. Nice. Nice. Юу. Тэгээд Аа. тэгээд одоо исламын шашин ч гэсэн одоо барилдах буюу одоо ирчүүдийн тулааны урлаг одоо маш их одоо хичээлхийг уриалдаг. Соёл болцсон. Тий. Одоо жишээлбэл Эч Мухаммад бол маш сайн барилдаанч байсан тийм үү? Барилдаг байсан. Маш сайн барилдаанч. Курайштай тэгээд түүний дагалдагч нар болох нөгөө Умар ибн Хаттаб гэх мэтлэн Халид ибн Валид гэх мэтлэн тиймэрхүү түүхэд би түүнээс их одоо үүнийг болохоор нөгөө нэг ёсны battle ready буюу одоо нөгөө battle ready гэдэг утгаар эзэн нэгэн цагт эр хүн гэр орно өөрийгөө гэр орно нутаг усаа хамгаалах өдөр ирнэ гэдгийг одоо боддоор ингээд одоо сэргийлж ийн гэсэн үг байхгүй тий. Соёл болсон гэсэн үг шүү дээ тий. Одоо жишээлбэл ингэсэн байдаа одоо усан сэлхийг хүүхдэд зааж өг, барилдахыг зааж өг, морь уралдахыг зааж өг гэсэн байдээ. Монголд айгүй ойр юм байна тий. Ойролцоо 93 наадамтай бол одоо монголчуудтай бол маш ойрхон тийм соёлтой байж болно тий. Одоо ч холимог тулаанд ч одоо би ингээд хараад тахад муслимууд л ер нь эзэлж ийн л та. Тийм Сахлах бат штэ. Ер нь бол тулааны урлагч нь хамгийн Сахлах баттай л ер нь бол ялж штэ. Яг тэгвэл Сахлах бат одоо англиар ярьж штэ consistency wins over talent гэж ярьж штэ. Тийм штэ. Тийм. Тэгээд Сахлах баттай тууштай хүн л одоо ямар ч тийм чадвартай хүнийг чаддаг, дийлдэг гэдгийг одоо харуулдаг спорт байхгүй. Харин одоо холимог тулаанд ч одоо Хабиб одоо нэг шожигдоогүй 29-0 илүү те. Тодог тайллаа те. Тэр айгуу надад гоё жишээ санагддیں۔ Одоо Хабиб Конор хоёрын тулаан. Конор яг хоо мэдээж сайн тулаанчлаа, страйкер. Гэхдээ мань хүн яг хоо игонд би өөрөө дийлэгдсэн гэж би боддог байхгүй юу? Яг л игонд явчичтэй. Өөртөө дийлэгдсэн гэж боддог. Өөртөө дийлэгдсэн. Уг нь бол Конор бол үедээ бас би ингээд сайн байсан те. Бас тэр боксингийн тэр тайминг гэдэр яг гэл тааруулаад. Тэгэл Хабибыг харахад бол мань хүн яг л тууштай. Тэгэл одоо мөнгө гэдэр бол байгаа штэ мань хүнд. Тэгэл яг хуу хар тамхи татахгүй тэгэл хүүхэн дагаа явчихгүй. Тэгэл яг ингээд хийх ёстой юм хийгээл тулаанаа бэлдээл тэгэл явсаар агаал зодгоо тайлж байгаа хаа. Одоо мань хүний legacy гэх юм бол одоо баг top fighter болчихлоо шүү дээ UFC-гийн. Тийм UFC-гийн Hall of Fame дээр орсон шүү дээ. Hall of Fame тийм. Одоо дүүн бас явж байгаа Ислам. Одоо Дагестанаас тэдний багаас 3 UFC байна. Авраг болцсон байна. Энэ нэг нь Акалаев нөгөөх нь хэм бэлээ. Умар л юу лээ. Умар Нурмагомедов гэлөө аав. За яг нэг энэрийн хүмүүс бол зөндөө идэв байлээ. Өөрөөс муслим тулаанчууд байс хараалаа. Тэгээд бас нэг юм хэлэхэд бол монголчуудад ялангуяа монгол одоо эрчүүдэд бас нэг дутагддаг гэвэл нөгөө эрчүүдийн хооронд нөхөрлөл тийм нэг баг ахын дүүс байж чаддаг. Тэр нь исламаас биднэрт одоо сурах зүйл маш их байна. Одоо тэднийг нэг хамт бие бинийгаа дэмжиж те. Яг бол миний анзааснаар одоо холимог тулаанчид ч гэсэн их ярьдیں۔ Одоо бие бинийгаа хүлээмжшүүлдэг гэж ярьдیں۔ Зөв. Одоо яг монгол тулаанчид тийм. Энэ зангаа болоод бүгдээрээ хоорондоо нэгдээд дэлхийд гарыг явуул чадна шүү дээ. Дэлхийд гарыг бол. Уг нь Монголд бол авиас байгаа. Уг нь бол сайн шүү дээ. Одоо эрчүүдийн спортоор бол бид нар Монгол эрчүүд бол ягаад гэвэл бид нарт нөгөө
тэнгэр бурхнаас өгсөн за яг нь бол одоо нөгөө тестостерон маш өндөр бидэрт байдаг. Одоо энийг ашиглах хэрэгтэй. Харин Монголд яг тийм би нэг Монголын тийм юу үзэж ирсэн ба интервью үзэж ирсэн. Тэгэхэд нэг залуу холимог толгоонч залуу байхгүй. Тэгээд яг Монголд тийм юу бол байна. Авьяас бол байна. Гэтэ шашин байхгүй. Одоо бид нар одоо сумагаас ихүүлээл асашороо давгад орж одоо жудогийн төвшин баяр руугаа гээл сайхан аваргууттай л та. Гэтэ тэд нар ингээд яг Конортой ялгаагүй Игонд ялгцсан тийм хүмүүс ихгүй юу. Яг Ниногоо хэлэхэд бол асашороо давгад орж тэгэл Японд бөөн скандал болсон шүү дээ. Тэгэл уураад илчдэггүй зодлоо. Тэгсээр агаал зодог тайлсан баг чишээ те. Одоо уучлаарай би Ниногоо хэлчихсэн. Төвшин баяр аврагч бас ялгаагүй. Одоо бас нилээн том гэмт хэрэг хийсэн сурагтай. Тэрнээсээ болоод одоо нэр хүнд нь унсан баг жишээтэй. Тэгэхэд тэднэрээс яг тийм шашинч одоо яг нэг тийм зөв амьдралын хэм маяг дутагдаад байгаа байхгүй тий. Тэг яг үнэн. Чиний хэлдэг үнэн багхгүй. Одоо жишээлбэл бас бид Монгол эрчүүдэд исламаас сурах үнэт сургаал юу вэ гэвэл одоо Илч Мухаммед саллаллаху алейхи вассалам хэлсэн үг гэдэг тий. Хүчтэй хүн бол бүгдийг гар биераар тий бэрийн хүчээр дийлдэх хүн биш ээ. Харин хүчтэй хүн бол ууртай үедээ уураа барьж чаддаг хүнийг хэлдэг юм аа гэж сургасан байдیں۔ Тий энэ бол маш үнэт сургаал. Тий шүү. За. Тэгээд холимог толаанаар одоо би өөрөө бол айгуу тийм юун дуртай. Толаанд одоо саяхан орж ирсэн. Одоо нэг сар юу одоо Мойтай хичээлж байгаа байхгүй. За Мойтай гоё штэ. Гоё юм билээ. Айгуу анх эхэлж байхад бас нөгөө цогждохгүй дэргээл бас жоохон сэтгэл унах юм байсан. Тэгэл хажууд тийм юм байна. Хажууд хүмүүс лаагаад идэх те. Тэгэл айгуу урамтай юм билээ. Тэгэл цогцолтоодоо сурч эхлээл. Тэгэл комбинац зэтэр сурч эхлээл. Айгуу тийм гоё урам зориг өгд юм билээ. Тэр надад айгуу гоё кайфтай санагдсан. Гоё. Айгуу өөртөө тий. Тэгээ Майтаг би бас бишдэг маш гоё тулааны урлаг. Бас юу босоо тулаанаас бас хамгийн дээдлэг гэж үздэг штэ. Тохоо өвдөг болж ирнэ тий. Тохоо өвдөг. Тэгээ зарим бүр эртний Мойтай урсгалуудаар бүр ингээ хедбот толгоо мөрөх байдаг байсан юм байлаа. Тий. Тэгээ тэр нь зарим газар бас одоо хүртэл уламжлалтаар явсан юм байлаа. Толгоор өцөхдөг тий. Тэгэнгүүтээ бас нөгөө бэлэ зүүхгүй ингээд зүгээр ороочдаг. Дөнгөөдөө мөрөгдөг, тохоо өвдөг ордог гэхлээр чи бас л чанга байгаад. Чанга. Би харин өөр айгуу тийм баг жинтэй байхгүй. Одоо би ч одоо нэг 56 жинтэй баха. 56 кг. Тэгэл Мойтай ингээ тамирчдуудыг хараад бас баярсан л та. За яг над шиг залуучууд бэд юм байна. Гэхдээ ингээд айгуу булчинтай болсон те. 56 кг-даар үзэлсэж байгаа байхгүй. Тэгэхэд л бас би энэ үнэхээр ингээд булчинлаг болсон те. Тэгсэн мөртлөө айгуу тийм lean muscle mass те. Тэгэл Мойтай хийхэд аюу гоо харагдаж байгаа байхгүй. Айгуу тийм хөдөлгөөнүүд нь айгуу тийм smooth тэгсэн мөртлөө айгуу хурц гэж цохилт хийж байгаа. Хурдан штэ. Тийм хурдан л хурд тийм. Өөрт ч одоо дуртай толаанч байдаг уу? Холимог толаанаар. Одоо өөрийн чинь одоо толааны хэм маяг юу вэ? Юу гэх юм бэ? Яг хоо жужицүүгээр эхэлж хичээлсэн юм болохоор жужицүү сууртай юм уу та? Тийм сууртай. Тэг ер нь бол гэхдээ яг барилдах босоогоор бэлтгэгээр босоогоор гэл ер нь бол тэр юунаас шалтгаална хамт бэлтгэл хийж байгаа хүнээс шалтгаална л да. Тэгэхээр өсөлтөөс хамаарна гэсэн үг тий. Миний хамгийн чиний хэлдэг чинь холимог толааны хамгийн дуртай тулаанч нар хэн байна? John Jones. Тэр чинь өндөр толаан. John the Bones хүн жингийнх.
Тэр бол миний хувьд бас эрхэм тулаанч сониноос Оо, тийм үү? тий. Окей. Аав нь пастор байсан. Христийн шашинтай гэр Христийн бүл гаралтай. Тий. Харин Алекс Перейра гэж байна. Бразил тулаанч. Бразилийн тий. Сайхан авраг байж байгаа. Сая алдсан л та. Тэгээд буцаж эргэн ирэлтээ эрен хийн л та манай хүн. Тий. Тэгээд тэр хүн бас л шахаад хэлсэн муслим болсон. Алекс Перейра юу? Тийм. Чи YouTube дээр бичлэгүүд нь байгаа. Зөө. Харин үзнэ. Харин ер нь тэгэл тулаанч чинь тэгээ бүгдээрээ л тэгэл муслим болох тийм тод жишээнүүд аюул зөндөө байгаа байхгүй. Одоо Мухаммед Али байна, Майк Тайсон, одоо Muay Thai-аар одоо Ронтанг ч одоо муслим юм билээ шүү дээ. Тий сайхан болсон тий. Ронтанг байна. Тийм. Ер нь бол миний хэлэх гэж байгаа юм юу вэ гэхээр л яг л тэр зөв амьдралын хвшил рүү л явуулаад байгаа байхгүй. Тэр айгаа яг харсан байна л да энэ way of life энэ амьдралын зам бол яг миний амьдралтай нийцээд байна гэдэг бол тий хүлэн зөвшөөрөл хүлээж авч ийн гэсэн үг шүү дээ тий. Би тэр саяхан Joe Rogan-ы подкаст үзсэн байхгүй юу. Илья Топури орсон байсан. Тэр хоёр martial arts ярьж байгаа байхгүй. Тэгээд Joe Rogan одоо martial arts юу вэ гэж одоо хүн анализис хийж байгаа байхгүй. Тэгэхээр мань хүн ер нь бол martial arts-аар хичээл хүн ер нь бол яг martial arts зодооны урлаг бол яг амьдралтай адилхан. Чи яг ингээл амьдралд үнэхээр үйлчлэх хэрэгтэй, тулдах хэрэгтэй. Тэгээд асуудал гарвал асуудлыг одоо шийдлийг олох хэрэгтэй тий. Тэр шийдэл янз бүрийн байж болно. Чи одоо тулаанд ялагдчих болно. Гэхдээ тэр шийдлийн олчвол одоо тэр пазл эвлүүлж байгаа юм шиг гэж байгаа байхгүй тий. Одоо асуудлыг одоо давж болно гэд айгүй гоё хэлсэн би тийм Joe Rogan. Тий тулааны урлаг ялангуяа бид нар нөгөө спарринг үед хийж байх үедээ тий спарринг гэдэг нь одоо хоорондоо одоо нөгөө юу гэдэг нь одоо үйлчлэх барилдах тий тулах гэсэн үг юм тий. Тий. Тэгэхэд яг одоо чиний одоо эсрэг талд чинь чамайг ингээл нүдгээл боохгол өчгөөл ярьж байгаа шүү дээ. Чи тэр үед одоо бодох чадвартай болох тийм чадварыг чинь суулгаж өгөх юм уу да гэж боддتي. Тулааны урлаг бол яг тэр спарринг хийдэг тулааны урлагууд ялангуяа ямар ч хүнд нөхцөл тийм бодох чадварыг хүнд өгч чаддаг юм болоо гэж боддتي. Тий. Одоо англиар хэлэх юм бол being able to think under pressure тийм үү? Тийш. Яг үнэ. Бууж өгөхгүй. Тэгэл үзэлцээл алдна. За баярлалаа Уганбат. Цаг хугацаагаа зарцуулсан баярлалаа. Тэгээд ажилд нь амжилт хүсье. Хүлээж өгсөн баярлалаа. За баярлалаа. За recording stop.